Өнөөдөр иргэд бухимдаа залуус зогсож байгаа нь бол өнгөрсөн 30 жилийн алдаа оноо гэж засгийг ерөнхий сайдаас ч бас хүсэж байгаах олон жил Монгол Ардын нам засаглалаа гэдэг. Тэг хамгийн том ер нь бухимдал нь бол яг үнийг хэлэхэд нэг хэсэг нь ерөөсө мөнгөнд умбаж төрөөл баялагийг өвлж аваад шудраг усаар баяжаал нэг хэсэг нь өнөөдөр татвар төлөөдч яагаад ч энэнийг ерөөсө энэ амьдралдаа гүйцэхгүй нэ гэдгийг дөнгөж 20-30 наснда ухаарна гэж хэцүү байхгүй. Эхний гараа нь л амьдралдаа шудраг ус юм. Авж байгаа боловсрлоос ахуулаад амьдарч байгаа нөхцлөөс ахуулаад. Тэг яг энийг бол нэг хідэн засгийн газар огцруулаад бол ер нь шийдэгдэхгүй байх. Яг л энэ яг гол үндэстэй суурьтай л хэдүүлээ тэмцэхгүй бол яг хотлоо. Одоо 1.6 жилийн настайгаар олон л нэртэй өчнөө л олон засгийн газар өнгөрсөн хугацаанд огцрох шиг боллоо. Том хэрэг ашиг яригдахаар яг л нэг ингэдэл дээ нэг таавчиг цүнх мөнгө болж авж байгаа л тэгэл хамгийн сүүлд иргэдийн бухимдал дөрүүлж байгаа л засгаа огцруулаад дараачихын 2 дугаар ээлж нь хоолнд ордог бол энэ бол ерөөсө бүр нэг одоо гин биш бүр сүүл рүүгээ бүр зам боллоо. Одоо дараачихын ч гэсэндээ орог хүлээгэл байж ах шиг. Та ерөнхий сайд өөрөө бас хэллээ. Энэ бол манай засаг дотроос гарсан харамсалтай нь гэдэг. Тэгээ үнэхээр энэ мега төслүүд гэсээр хагаад бас нийгмийн бухимдлын зарим асуудалд ерөөсө ерөнхий сайд бас анхаарал хандуулж чадсангүй. Гэхдээ уг нь бол энэ нэг заавал ерөнхий сайдыг өөрийг нь оруулахгүйгээр тэртээ тэргүй нийгмийн хөрс суурныг сайхан бэлтгэгдсэн. Ерөнхий сайд өөрөө дэмжлэг үзүүлнэ гэдэг хэлсэн. Сайдаар нь хуулиа оруулаад өнөөдөр батлуулсан байсан бол бодит өөрчлөлт хүмүүсийн нүдэн дээр яг харагдах байсан. Яг бол мега төслүүд бий болоод батлагдаад иргэдийн амьдралд хүртэл бас цаг хугацаа нэлээд орно. Хүмүүсийн амьдралд тэрүүнийг хүртэл хүлээхэд хэцүү байгаамаа. За ардсан нам хүн нам бас нэг ашигласан юм шиг санагдаж байгаа нь бас аргагүй байх. Яг бол хамтарч байгаа дурааны гэрээ, гашуун сухатын гэрээ хэлцэл, эрчим хүчний реформ гэдэг олон ажлуудаа эхлүүлсэн. Тэгээ сая Монгол Ардын намын бах хурал дээр бол гол ярьсан асуудал бол ерөөсөө томилгоо ардсан намынхаа улс төр хийж гин гэдэг асуудал ярьсан. Тэгээ бас хийхээс ч аргагүй л бах. Ард түмний бас бухимдлыг нөгөө талдаа засагт орсон юм чинь ингээд юу ч ярьж чадахгүй ч бас байна гэж юу яах вэ? Гэхдээ бас нөгөө талдаа манай нам 8 жил өнгөрсөн парламентод 2 парламентод дийлэн хоолнгороо ирэх барьсан хинтээ ч ямар ч ирэх мэдлээ хуваалцахгүй явсараа тэрүүндээ тасцсан. Тэгээ хэдэн үнд томилгоо өгөх, хэдэн үнтэй хин нэгэнтэй ирэх мэдлээ хуваана гэхээр бүр яг үнийг хэлээд айгүй хэцүү ах шиг байна. Гэхдээ яг амьдрал дээр бол ард түмэн хэн дарга байна уу, сайд байна уу, уг нь бол ерөөс хамаахгүй. Амьдрал нь л сайжирч явах хэрэгтэй. Уг нь бол бид нар тийм нийгмийг бий болгох хэрэгтэй байхгүй. Жирийн Японд зам тээврийн сайд хийн, ерөнхий сайд нь ч бараг хийн гэдгээч сайн мэдтгүй. Яг бол тэртээ тэргүй амьдрал яг л явдгаараа явж л байдаг. Тэгээ одоо та түрүүнд бас хэллээ. Надаас нэг хідэн сэтгүүлчид ийм мэдээ асуултыг тавьж өгөөч гэсэн юм аа. Би тэгээ танаас бас асууя гэж бодож байна. За нэгдүгürt энэ ухаан удаг болохгүй байна гэдэг байна гэл ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөлд од жаргал байдгаа. Энд хэвлэлийн мэдээнээс олонтоо зургийг харагдах юм аа. Одоо ерөнхий сайдын засгийн асуудлаа ухаан удагаас олоо гэдэг байна. Энэ зөвлөдөрөө ярьж ойлголцож болдгоо мүү? Заавал энэ улсын хурлаар засгийн газрын асуудал болохгүй болдгоо мүү? За ингээд ерөөсөө энэ ардсан нам хэрэг гарах юм бол энэ тохиолдолд та одоогийнхаа ардсан нам гарах юм бол энэ засгийн газар чинь үргэлжлүүлээ цаашаа явах уу, ардсан нам гарна гэдгийг өргөдлөө өгчлөө гэдэг чинь. За дээрэс нь нэмээд одоогийн энэ одоо сайдуудтайгаас хамтарч ажиллах уу, нэрэл дотроосоо төвчлөлтээд засгийн газрын ажлаа хийлгэж чадахгүй байгаа юм бол энэ сайд нартайгаа үргэлжлүүлж бас ажиллах уу гэдэг энэ хэдэн асуултыг нэлээд олон хүмүүс сэтгүүлчдээс асууж өгөөч ээ, ерөнхий сайдаас өнөөдрийг болтлоос хүмүүс асуух болов гэж нэлээдгүй хүлээлээ гэж байна. За тэгээ эцэс зүйлд нь би зүгээр бас нэг зүйлийг хэлэх гэсэн. Уг нь бол энэ ачаагаа хамтдаа үргэлцээд явсан. За хариулт өгье. Ерөнхий сайд. За Канадын зарчим бариагүй сайд нартай бол хариуцлага тооцох нь зүй ёсны асуудал болж таарна. Энэ дэр нь цаашдаа хариуцлагын хувьд яригдах ёстой зүйл. За ардсан намтай том агуулгаараа энэ нөгөө төслүүдэд хамтрах асуудлыг дахиж одоо их хурлаар ч юм яриасаа гэж би одоо чинслээс бас бодож байгаа шүү. Заах мэдээж тэр бол аль аль талтаа дүгнэлтүүдээ хийх ёстой асуудал. Тэр улс орны хувьд бол энэ нь бол илүү чухлаа гэж бодож байгаа. Нэг нь юу вэ болгоо? Тийм.
уулзаж ярьсан. Бизнесийн төвл дээр бид нар уулзаж ярьсан. 34% та холбоотой асуудлыг борлуулалтын орлогоор тооцъё. Баялагын сангийн тухай хуулинд одоо өөрчлөлт оруулъя гэдэг түрүү бид нар 5 дахь өдөр нэг ярьдаг асуудал тэр шүү дээ. Тэгээд ингэ явах нь бол зүйтэй юмаа гэдэг дээр бол ярилцсан. Тэгээд зөвшөлтөд уулзсан зүйлүүд бол байгаа. Гэхдээ тэрэн дээр бас бүтэн ойлголцоогүй ч бас асуудлууд байна. Баялагын сантай холбоотой нэлээд одоо хэд хэдэн газруудад ийм зөвшөлтөл ер нь хийгдэн. Тэгээд энэ засгийн газар байсан үгээс үл хамааран цаашдаа хийгдэх юм нийгмийн шахалт байгаа учраас хийгдэж таарна. Нэг нь 34%-ийг одоо яаж одоо хуримтлалын сан төлрүүлэх үү гэдэг асуудал. Хоёрдугаарт нь борлуулалтын орлогоор хилэлцэл яаж хийх үү? Гуравдугаарт нь амнаатыг үндэсний баялагын санд яаж төлрүүлэх үү? Энийг яаж тодорхойлох үү гэдэг ийм 3 асуудал яригдана. Тэгээ энэ үл зөвшөлтлөөр хийгдэнэ гэсэн үг. За улсын хурлын гишүүн Ганц Зоригийн Тэмүүлэн